За. Халелуя. Тэгээ бидний залдарч болтгой. Тэгээ бидний үнэхээр өнөөдөр бүгд хамтдаа түүний дүр төрх рүү алдагдсан дүр төрхөө бас эргүүлдэн олж авахын тулд түүний дүр төрхийн дагуу илүү нэг алхам ойртцгоё. Тэгээ бүгдээ Библийг хараад нэг. За өнөөдөр Библи таны талаар юу гэж ярина? Та тэр нь байгаарэ гэд нэг урамшуулахгүй юу гэдэг. Тэ. Хүний нүүр царай гэдэг бол маш их уян штэ. Юу л яаж хувирдаг тийм үү? Жүжигэл нь яг үннээсээ байна, сэтгэл хөдлөлтөө байна. Тэгээ бид нар өнөөдөр энэ цэм учраас эзний үгээр бас угаагтаад тунгаан бодож ирсэн, зүг гэж бодож ирсэн зүйлээр эзний өмнө нураалах болтугай. Өөрийгөө буруутгаж ирсэн зүйл маань эзний үгээр бас босгох болтугай гэж өрөөж байна та бүдийг. Халелуя. Тэгээ би энэ зүйлийг бас өөртөө тунгарсан байхгүй. Өөрөө энэ зүйлийг хайж явж хагаад тэгээд байн газар ширтээд нэг уран бүтээлийн санаа хайгаад байдаг байхгүй юу? Нэг номлол хийх гэсэн бас гоё. Санаа бол амжих бол гэдэг. Яг амьдралаас босч ирдэг. Амьдрал толцсон байгаад байдаг нэг асуудлуудыг яаж нэг гоё энэ санааг гарах вэ гэдэг байн бодоод явж байдیں۔ Тэгсэн тэр нэг өдөр өнгөрсөн тоногт би нэг Andy Summit гэдэг нэг конференц суваа. Та бүгдээ хамт харсан байсан те. Тэгээ эндээс ерөөдөө юу эндээс би ямар мессеж харсан бэхээр үүсгэн байгуулагчийн синдром гэдэг. Энэ үгийг би амьдрал данхуудаа сонслоо. Ер нь бол үүсгэн байгуулагчийн үгийг мэднэ л те. Синдром гэж бас тусад байгааг мэднэ. Тэгээ нийлүүлэхээр яаж гоё меню хардыг мэддэггүйсэн байхгүй. Энд чи болдгийм байна хүү те. Тэгээд тэнд яригдсан зүйлүүдээс тэнд бол ерөөдөө нэг хэрэгсэл бизнесмээс эрхэлдэг. Мөн янз янзын тэр нэг хэвлэл мэдээлэл байгууллага боловсролын хүмүүсийн тийм конференц болж ирсэн. Тэгээ энэ ерөөдөө миний хувьд амар тийм бас онцгой ирж хайж ирсэн тэр эзнээс асуух гэж очиж ирсэн тэр зүйл байг бас хариулт авч ирсэн тийм цаг үе байсан маа. Тэгээ энийг би бодохдоо энийг би яаж номд руу оруулж болох вэ? Тийм үү? Энэ авсан ивэлээ би яаж чуулгандаа бас хуваалцаж бас тий. Хормоо юугаа тас торгоор мелас найд та бүгдийн хацар ам дээр бас жоо нялмаар байна. Тий. Бүгд хамт хүлээж авах бэлнэ үү? Халелуя. За тэгээд залбирч гисэнд баярлалаа. Тэгээд үүсгэн байгуулагчийн синдром гинэ. За энэ та хэр синдромтой хүн бэ гэж. Тэгээд бид нар бол хүн болгоно нэг бизнес хийгээд нэг юм янз янзын ажил хийхгүй байгаа. Гэтэ бид нар бол харин тийм хүн таны амьдралд ер нь хэр анзаардаг байсан бэ, тийм үү? Таны дарга, ажлын барьны дарга удирдах байгууллага эсвэл таны ойр дотнд, эсвэл таны хадам аав ээж чинь ч юм уу, тийм үү? Ер нь ямар нэгэн хүн үүсгэн байгуулсан хүн гэдэг бол яадаг вэр? Бүр нойлоос тодорхой хэмжээнд нэг амжилт гарах тэр хүртэл нь бол бүх цаг үед бол нойр хоол, санхүү идэж уух тийм үү, нээрүү бүх юм зориулж яадаг учраас үүгээрээ үүсэн байгуулагч хүн ерөөдөө нэг амар тийм өөр гэдэг тийм үү. Бүх зүйлийг харахтаа ингээд хүүхч гарч идэг гэсэн үг. Тэгээ энэ зүйлдээ өөрөө байн гэдэг насан туршид нь хамт байж чадахгүйгээс хойш чөлөөлж чадахгүй. Тэгээ бүх юм хяналтанд байлгах гэдэг. Тэгээд өөрөө зай болоод өчгөө бас лай болоод байдаг. Тийм үү? Өсөлт хөгжилтөнд нь гэр бүл дээр бодох юм бол хүүхэд нь 30 хачаар 40 хачаад яваад тахтал иви миний хүү гэж яваад байдаг тийм үү? Ээж нь байхгүй бол хич юм яана гэж тэрээс ингээл. Тэгээ нэг хүүхэд нь ээжийн хайртай нэг 40 гарсан балчир өгч яваад байдаг. Тэгээд яагаад гэвэл тэр үүсгэн байгуулагчаас чөлөөлөж чадахгүй. Үүсгэн байгуулагчаас өөрөө бас чөлөөлж тавьж өгч чадахгүй. Тэгээ үүнийг ерөөдөө синдром гэж яриад байгаа юм байна. Тэгээ синдромын талаар ер нь ойлголтыг би ярих гэсэнгүү тодорхой нэг төрлийн хүмүүстээр олон удаагийн татамжтай гараад идэг энэ зүйл нь бас тийм синдром илэрдэг байх нэ. Тэр нь бол огт тийм синдромын хүн гэж байдаггүй юм шиг байна.
ялангуяа өнөөдөр бид нар онцгойлон хэнийг онцолж ярих чинь гэхээр үүсгэн байгуулагч хүний талаар. Тэгээ би яг капчикны өнөөдөр юу өмсчихэд ирээ гэж бодохгүй юу бас. Нөгөө нэг хотын захирагчийг нэг альтны саар лавцаа өмсөе юу гэж бодоод тэн чинь капчик ингэ байдаг байхгүй юу гэж баснаа. За хүмүүс намайг арай жоо синдромтай юм уу да гэж хэлэх үедээ гэж бас жоо бодлоо. Тэгээд тэн зүйл миний амьдралд байдаг. Тэгээ байдгүй гэж бодлоо явжсэн чинь байдаг байсан юм байна. За би ч байгаа. Та манай ахнyd бол бүр их байгаа. За би өөрийгөө чигээр тэг ярих болтгүй ихнэр рүүгээ ярина гэсэн үг. Тэг хүний хань гэдэг чинь тийм тэрүүгээр гайхалтай шүү дээ. Нэг муу юм сайн юмны жишээ олж яддаг. Гэтэ өнөөдөр нэг ярихгүй. Өнөөдөр өөр хүний жишээ ярина. Тэгэхээр дэлхийд дээр мэддэг хамгийн нэг тодоостой тэмдэгтэй нэг хүн байдаг юм байна. Синдромоор алдартай. Энэ бол Стив Джобс гэж бид нар мэдэнтэй юм. Тэгээ тэр хүн бол яасан гэхээр Apple брендийг үүсгэн байгуулсан. Яхааргүй үнэн. Түүний төлөө тэр хүн биеэ өвдөн байж, хавдар нойр тусан байж, тийм үү? Нойр булчирхоо тусан байж, бүр тэрийг бүр ингэж авч яваад төдийгөөс өдийг хүртэл авч явсан байна. Тэг үнэхээр гавьяатай. Гэтэ энэ аливаа зүйл хэрэгсээ хэтрэж явахаараа яадаг вэхэр тэгээ ямарсан үүсгэн байгуулалт явж байгаа компани яасан гэхээр мань үнийг хоёулантай бүр хөөж явуулсан тухайг хард юм байна. Тэгээ би нэг анх бодохдоо энэ ямар өөдгөө компани бэ те үүсгэн байгуулагч өмнө ингэж холбоол зайлуулж яддаг гэд бодож исэн чинь өөр өнцөг байсан юм харлаа. Тэр нь юу гэхээр өөрхөн төлөө өөрийг нь хөөжсэн байгаа байхгүй. Таны эрүүн чухал байна. Ажил бол яах вэ? Та төдийгөөс өдөө өөрд яваадсэн чинь үнэхээр таны алдар, таны амжилт энэ бол энэ ч үгүйсэхгүй. Гэхдээ та одоо бие бодох уу? Үгүй юу? Ажлаа бодоод байгаа мó? Бие бодох нь аливаа чухал. Аль нь юм бэ гэсэн чинь Стив Джобс маань яасан гэхээр ерөөсөд ажлаа бодсон баг тийм үү? Тэр ерөөсөөр ажлаасаа халагдаж чөлөөтчихэд багтал гэртээ багтал амарч чадахгүй. Байнга ажил бодох ёстой. Тэгээ бүх цаг үед амарч чадахгүй. Ингээд ерөөсөө эргэж буцаал ажлаараа очиод тэг болоод байгууллагатай хүмүүс удирдлагад нь энэ зүйл болоод байсан учраас компаниас гаргаж ирсэн түүх байт юм байна. Энэ бол яалчгүй хурц хэлбэр тийм үү? Синдромтой хүний шинж тэмдэг байдаг байна. Харин энэ үүсгэн байгуулагчийн синдромоос бас сэрэмжлэлэг аваад ухаарл аваад гарч чадсан хүмүүсийн чинь бас зөндөө байдаг юм байна. Бид нар Google биш нүуний Microsoft-ийн Bill Gates гэдэг юм уу? Бас анзаартай хүн. Тэр хүн бол яасан бэхээр өөрийгөө бас чөлөөлж өгч чадсан хүн жишээ байт юм байна. Би ерөөсөө олон хүн тэнд ярьжсэн боловч хоёрхан жишээг л авч үзье гэж бодлоо. Мань хүн бол ерөөсөө л 2000 он гэт өөрийгөө чөлөөлж өгөөл. За би ер нь SEO-гийн албан өөр хүнд чадвартай сайхан залуучуудад өглөө. Өөрөө л ерөөхдөө бүтэн цагаар ажиллахгүй ингээд талтаагаар яжиж байгаа. Тэгээ ерөөхдөө 14 он гэхэд 2014 гэхэд өөрийгөө туусаас өөрийгөө бүрэн чөлөөлөөд тэгээд ерөөсөө л замаадгүй тэр өөрт нь оногдох тэр ногдох хувьцаагаас амьдраад явж байгаа. Ингээд өдөрт амар тав амьдарч байгаа юм байна. Тэр хүн яасан ингээд тэр өөрийгөө би синдромоос энэ байдал удаан явах юм бол надад ийм эсэл байх юм гэдэг ойлгосон юм байт юм байна. Оо за баярлалаа. За манай эгүүнээ бол өнөөдөр амар мундаг байшаа. Тэ. Өнөөдөр Bill Gates ийм сэрэмжлэлийг өөртөө авсан юм байна. Тэгэхээр энэ бол маш олон хүмүүст үлгэрч байна бас. Өнөөдөр дэлхийд дээр энэ хүнийг бас харж байгаа юм байна л да. Энэ бол Elon Musk-ын тухаар ярьж байна. Elon Musk яг яах болоо гэх тийм үү? Одоо бол чинь гээд мандаж яваа. Бас нэг синдром тусаад цаашаа Steve Jobs яваад өгөхгүй эсвэл аль нөхцөл байдлыг ухаалгаар хараад ингээд өөрийгөө чөлөөлөх хүн. Өөрийн дараагийн хүмүүст итгэмжт хүмүүсийг томилоод өөрийгөө чөлөөлөөд тэгээд өөрөөс нь илүү амжилттай гаргах тэр зүйлийг итгэж авч чадах уу гэдэг энэ асуудал гарч ирж байгаа юм байна. За энэ зүйл болсон юм байна. Тэгэд би бодохгүй за Библиэл дээр ийм хүмүүс байдаг гэлөө гэж бодлоо. Тэсний байдаг юм байна. Үнэхээр байна. Тэгээ байхтай би нэг хоёр хүний жишээг бас харуул. Нэг нь үүсгэн байгуулалтын синдромоос салж чадсан хүний жишээ, нөгөөх нь тэр чадаагүй
синдром дотроо өхөн хөтлөө өнгөрсөн нэг хүний жишээ. За энэ бол эхнийх нь бол Мосе. Бид нар Мосег бол үнэхээр мэднэ. Мосе бол Израилийн ард түмнийг бүр дампуурсан багт нь гаргаж ирсэн өдөртөгч юм, тийм үү? Одоо байгууллагаар бодох юм бол үүсгэн байгуулагч бодох юм бол Египтийн боочлолд 400 жилийн турш давлагдсан байсан Израилийн ард түмнийг Бурхны өдөртөмжөөр аваад тэгээд явсан байна. Тэгээд энэ зүйл маш олон зүйл өрнөсөн байна. Өөрийг ард түмнийг чөлөөлөх гээд оролдоод тэр Бурхны өдөртөмжийг авахаас өмнө өөрөө 40 жилийн өмнө хүртэл өөрөө чөлөөлөх гэж оролдож ирсэн байгаа байхгүй. Өөрийн хүчээрээ. Тэр түнд өөрт нэг хүсэл байна штэ. Санаа байна. Гэвч тэр нь буруутцсан тийм үү? Хоёр Израиль ах дүүс нь хоорондоо зодолж байгааг хараад боловсгосон чи та урд нэг юм яалаа. Нэг Египт хүнийг та төхөж асна чинь бид нар мэднэ гэд. Уг нь сайн санаад тэр Египт хүнийг ингээд өөрийн аргаараа зайлуулад ах дүүсээ өмөрөх гэж аврах гэсэн чинь тэр нь буруутцсан байдаг. Ингээд ерөөсө болоо би биш юм байна. Би энэ үүсгэн байгуулалт гэдэг биш юм байна. Би энэ компани байгуулалт гэдэг би миний талант биш юм байна гэж явж байсан амьдарч байсан хүн чинь бурхан ахаа дуудсан. Ингээд маш олон үйл явдлууд өрнөсөн байгаа. Тэгээ ямар ч тач Египтийн гараас өөрийн ард түмнийг чөлөөлөөд авч явж явах тэр Синай ууланд явж явах замдаа гарч байгаа түүх байна. 18 дугаар бүлгийг бүгд хамтдаа гаргая. За ингээд энэ дээр гарч ич. Дараа өдөр Мосе ард олныг шүүхээр сууж ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсвоо. Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхнийг Мосегийн хатан эцэг хараад ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхэн чинь юу вэ? Бүх ард олон өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад яагаад чи ганцаараа суучаад үзээд байна вэ? Мосе хатан эцэгтэй. Учир нь бүх ард түмэн Бурханаас асуухаар над руу ирдэг юм аа. Тэд маргаантай бол над дээр ирж би уг хүн болон хөршиг нь хоронтыг шүүн Бурханы зарлиг хуулиудыг мэдүүлдэг гэвэ. За ингээд цаашаа явж байгаа. Ятр ахаад зөвлөгөө өгч байна. Чи ингэж байгаа чинь сайн биш юм аа. Чи ч чамтай хамт байгаа энэ ард түмэнч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байгээ. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж хэрэг заргуудыг Бурханд авчир. Тэгээд тэдэнд зарлиг болон хуулиудыг таниулж явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүлээ. Түүгээр барахгүй. Чи бүх ард түмний дотроос Бурханаас нэмэгдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шудраг хүмүүсийг сонгож аваад тэднийг ард түмний дээр 1000-100 50 болон 10-ын дараагаар тавиа гэсэн байна. Амен. За Мосе бол үнэхээр энэ зүйлүүд бүгдийг үнэхээр эзний хүслийн дагуу өөр төр бүх галыг өөр төр аваа тийм үү? Бүх ачааг өөр төр өнгөд хурааж агаад асуудлыг шийдэх гэж үзсэн байна. Энэ бол муу зүйл биш. Тэгэхээс өөр нөхцөл байхгүй байсан. Өөр ямар ч аргагүй байсан. Гэтэл энэ асуудал юу гэж нэхэр ажил нь уул аваашаага ураад байж байгааг хүний сэтгэл байвч нэг мэдлэг боловсрал ухаан тийм үү? Ямар нэгэн компани үйлчлэлтэй явах чинь бизнес удирдлагын ухаан гэж байдаг юм байна шүү дээ. Би үүсгэсэн болохоос чатан бинтдэг байхгүй юу? Тэгтэл Мосед яг энэ зүйл тулаад ирсэн байна. Гэвч хатан эцэг Ятрон үүнийг хараад Мосе чиний ингэж байгаа чинь нэр нь зөв биш байна. Чи ер нь энэ байдлаар удаа юм бол үүссэн байгууллагын синдром гэдэг зүйлийг тийм Стив Джобс яраас орохоор хүн биш шүү гэдэг энэ сэрэмжлэг өгсөн байна. Тэгээ Мосе юу гэж харсан гэхээр яагаад гэвэл энэ хүмүүс надаас зөвлөгөө авч байна. Тэгээ Мосе өөрийгөө яасан гэхээр би өөрийгөө үржүүлэх хэрэгтэй юм байна тийм үү? Өөртөө адилхан тэр өдөрлөг хүмүүсийг би олж нээж илрүүлээд тэдэнд ажлын даалгавар томилж тэдгээр ажлыг өдөрдүүлж явуулахад хэрэгтэй юм байна. Одоо миний үүрэг чинь энэ юм биш үү гэдгийг ойлгосон байна. Тэгээ Библи юугаараа гайхалтай вэ гэхээр тэдэн мянган жилийн өмнө болж исэн түүх одоо ч гэсэн оройтдаг, уучирдаг тийм үү? Би урд нь энэ өнцгөөс нь ингээд хэдэн ч удаа уншиж байсан. Гэтэ би үүсэн болсон синдром гэдэг нүдэн шил авч байгаад уншихаар бас нэг гоё үнцэг гарч ирж байгаа байхгүй. Нэр эн чинь тийм биш үү?
Хүний сэтгэл байвч хүнд нэг хүрээд зогсдог хязгаар гэж байд юм байна. Тэгээд энэ амжилтаа ард түмнийг авч явах, удирдах ухаан, тэр бизнес санхүүгийн уншдаг, тэр тоог уншдаг, тэр нүд мөд гэдэг чинь өөр зүйл байд юм байна, тийм үү? Би ичнээ унших хүсэж байгаа боловч яаж юм? Би зүгээр капчекны амжилтанд тэг болохоос биш би амжилтанд хүрч чадахгүй байгаа шүү дээ. Сэтгэл байвч нөгөө нэг мэдлэгэн дутаад тийм үү? Тэр шиг ийм зүйл болж юм гэсэн. Тэгээ Мосе үүнийг ойлгоод тэгээ эцэст нь ямар эндээс ямар синдромоос салж чадсан бэ гэдгийг бид харахын тулд эцэст нь Мосегийн дагуулж ирсэн ард түмэн юугаар дуустдаг вүлээ? Ард түмэн Канаан газар руу ороод өөрөө хоошоо суугаад болтдог. За энэ дүрстэл бол үнэхээр гайхалтай надад санагдсан. Бурхан яагаад Мосег 90 сар бол тэр үл явж чадал байсан. Нүднийг нь галанч мөхөөгүй. Тийм байхад нь хүртэл Канаан руу нэвтрүүлж оруулахгүйгээр тэнд нь үлдээчихвэ гэж. Бид ийм асуулт байдаг байсан. Гэтэл энэ хүн бол таны үүсгэн байгуулагч юм бол Бурханаас хэлж байгаа. Сайн байна, окей. Харин одоо би дараагийн усалдах хүнээ би дагуулад авч явнаа. Тийм үү? Бид өөрийгөө чөлөөлдөг байх хэрэгтэй гэсэн үг. Мосе ингээл хараад хэлж болно шүү дээ. Би энэ чинь үүсгэн байгуулсан. Би энэ чинь мах маягаа зулгааж яаж та нарыг тийм үү? Яасныг та нар мэдж байгаа. Би хамт явна гэл чаргуулдаад байвал яах вэ? Йошуатайгаа тийм үү? Байр сууриа тавьж өгч чадахгүй. Нэг гар нь тавьчаад байдаг, нөгөө гар нь зуураад байдаг. Тэг хэцүү болно тийм үү? Асуудал гарна. Тэг Мосе үүнийг ойлгосон. Бурхан Мосед үүнийг ойлгосон байна. Тийм учраас Мосе сонголттой байсан гэсэн үг. Би ард түмний бодыг бол явж мөрөдөг. Өөрийгөө бодвол тийм үү байх хэрэгтэй юм байна. Энээсээ хитрэх юм бол би маш их тийм синдромын асуудалтай болох нь байна. Настай хүмүүс маш их илэрдэг штэ. Манай нэг Галил гэдэг нэрт маш их хэрэглэдэг хүн байдаг тийм үү? Библиэлд байгаа Галил бол тэр нь өөртөө бүх цаг үед хамаатай. Магадгүй би нэг өвгөн пасторынтайгаа ярих гэдэг юм л да. Тэгээ одоо хүмүүс үл тэг яадаг тийм үү? Таал байхгүй болвол энэ Галил гэдэг нэр маань үнэхээр тантай хамт байх хэрэгтэй гэж бичдэг. Тэгээ нэрэл тийм болов гэж явж байдаг баг. Одоо энэ бол зүгээр хошигнол шүү чи. Тэгээ ийм зүйл байна. Тэгэхээр Мосе эндээс зэрэмжлэг аваад үйлдэлсэн. Энэ зүг болсон. Харин Библиэд дараад өөр нэг хүний жишээ болвол Израилийн анхны хаан Саулын тухай бүгд хамтдаа харъя. За Саул намыг бүгд хамтдаа бид нэгт төгсгөлийн нэг л уншчихъя. Тэгээд би ерөөдөө базаад ерөөдөө энэ хүн ямар хүн байсан бэ гэдэг талаар хамтдаа яриа. 1-р Самуэль номын 28-ийн 13-аас. За энэ дээр ерөөдөө яасан бэ гэхээр Саулын хамгийн их зөвлөгөө авдаг, менторлуулдаг тэр нэг Самуэль нь нас орсон. Тэгээ Саул бол тухайн үед бол яг яхаа мэдхгүй байсан, тийм үү? Хэнд рүү яаж хандхаа мэдхгүй байсан. Тэгээш бурхан руу хандахаар бурхан хариу байхгүй. Нутгаар нь дамж нутгийн хоорондоо тэгээд нэг иш үзүүлэгч зөөнч одоо нэг сүнс дуудагч янз янз тэр хүнцдэг ард хүмүүсээс асуу ихээр өөргөө тэргээ хөөгөө явуулсан. Тэгээ яаж юм Саул өөрөө төр хуураад тэгээд нэг хүнээс ч зөвлөгөө авах гэж байгаа байхгүй. Уг нь сэтгэл нь бол ард түмнээ аврах гээд байна. Ажлаа амжилтаа авч явах гээд байна. Гэтэ аргууд нь буруу явагддаг. Тэгээ очсон. Тэгээ нэг гол зорилго нь Самуэль гэдэг хүнийг сүнсийг дуудаад өгөөч. Тийм үү? Тэгээ энэ зүйлийг тэр нэг сүнс дуудагч эмэгтэйгээс хүсэж байгаа. За би эндээс шууд харъя. 8. Саул буцаас олж төсөө хуургаа тэр хүнийг дагуулan им дээр очиад шөнөр очив. Надад мэргэлж миний нэрлэх хүнийг дуудаж өгнө гэж хэлсэн байна. За ер нь ингээд яаж юм гэхээр гол шууд Самуэль гарч ирсэн талаар би шууд ярив. 15 дахь ишлэлээрээс хэлж байна. Самуэль Саулд хэлж байна. Юунд та намайг дуудаж надад төвөг болов? Гэхэд Саул хариулан би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд
иш үзүүлэгчдэрч зүүдэрч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдхийн тулд би таныг дуудлаа гэв. Самуэль, эзэн танаас салж таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ? Эзэн надаар дамжуулан айлцсныхаа дагуу гүйцэтгсэн билээ. Эзэн таны гараас хаанчлалыг салган авч таны хөрш Давидэд өгсөн. Та эзний дүү хоолойг дагаагүй. Догшин уур хилэнгээр нь Амелекийг шийтгэгээгүй учраас эзэн өнөөдөр танд үүнийг үйлдэж байна. Түүгэрч барахгүй. Эзэн бас Израилийг тантай хамт филистичүүдийн гарт өгнө гэсэн байна. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. За үхсдийн оронд хамт байх болно гэдэг талаар ярьж байна. Үнэхээр эзэн Израилийн цэргүүдийг филистичүүдийн гарт өгнө гэж хэлжээ. Хэлвэ гэсэн. За энэ жишээ байна. За Саул хааны жишээ бол энэ бол эзэн бол Израилийн хаан бий болохыг гэж өөрх нь хүсэл байгаагүй. Ард түмэн бидний хаантаа болгож өгөөч. Бусад үндэстнийг хараадсан чи айгүй гоё. Хөдөлгөгчтэй байна. Тэр нэг мундаг тэр оройдон суудаг хүнтэй байна. Тэгээ бид нар энд байж болохгүй юм уу гэдэг. Бурханаас асуусан, бурхан тэгээд зөвшөөрсөн. Тэгээ Саулыг тамил тосолж өгсөн байна. Саул бол эхлэлд нь бол маш их даруух эхэлсэн хаа. Тэгээ бидний ямар хүн хаан болоод байгаа юм бэ? Та өнөхөр харуулж өгөөч гэсэн чинь Саул хинч бүхнээс даруухан байдал тэр тийм үү? Тэр өхөр тэрэгний дугуйны араар нуугдцээ гэж бичигдсэн байгаа шүү дээ. Бүр Саулыг эхлэл нь бол тийм даруухан байсан. Түүнд ямар ч өдөртөгч өнөөдрийн синдром төрөөгүй. За яаж өнөхөр болж байгаа юм болов уу? Тэгээд маш даруй байдал төр хүлээж аваад. Гэхдээ Саулын төсөл нь бол амар эсрэгээр болсон тийм үү? Яг л монголчууд шиг нэг монгол хүн яадаг вэ? Бүжигэнд очивол за бүжиглээш манайх ихтэй бүжиглээрээ хин нэг цаль хагалвэ гэсэн чинь гарч ирдэг хүн зөрөгтэй хүн байдгүй тийм үү? Суугаад байдаг. Тэгэл за төгслөөш дууслаа шүү гэсэн чинь сүүлийн гордон бүж гэсэн чинь гарч ирдэг. Суудаг хүн байхгүй. Ерөөсө бүгдээрээ басч ирээ тийм үү? Тэгээ дуусна гэж байхгүй. Тэгээ гонжролдоод байдаг бүр тий. Амар залхамаар. Тэгээрээс айгүй хэцүү. Тэр үйл ажиллагааг өөрөөсөө бүр ингээд. Энэ бол яаж юм гэхээр бид нар тийм л өөрөө синдромын хам шинжтэй байгаад байна шүү дээ. Тий. Бид нар байнга давтагддаг бол. Энэ Саул хааны хувьд яг ийм болж байгаа байхгүй бүр. Төсөл нь айгүй хэцүү тийм үү? Бодож ирснээс өөрөөр. Яг тэгвэл Саул энэ ард түмнийг өдөртөхөд анханасаа мортгын хазгаа өгчээр Бурхны үгний дагуу биш. Тэг бүх зүйлийг хаан болсон хүнд ямар их мэдл өгдгийг надад ямар ашигтай юм гэдэг өнцгөөс харсан учраас тэр өөрийнхөө тэр үүсгэн байгуулагч гэдэг энэ асуудал тэр өөрөө бүх юмны хамааралтай болох гэж үзсэн учраас түүний амьдралд алдахч тэр өөрийгөө алдах буруугаар ашигласан гэсэн үг. Уг нь тэр өөрт нөгөөсөн тэр үүлэн чөлөөний нарыг үнэхээр бурхан би Израилийн ард түмэнд хаан гэдэг эхний үрийг би чамаар дамжуулж би өрөөж тавьмаар байна гэхэд Саул тэрийг дараахан байдлаар тэр авч явсан бол тэр синдромоос салж алдсан болвол бурхан үнэхээр Давидыг гаргаж ирэх байсан гэж юу. Саул юун дээр алдсан бэхээр анханасаа л нөгөө хааны хүнд бурхан дуулуургүй хандаж бурханаас нөгөө нэг намайг хүлээ. Намайг гэртэл бурханы өдөрдмжийг авах үртэй юу ч бүү хий гэдгийг Самуэлийн ишүүдчдийн үгийг дуулуургүй бай хандаад өөрөөр шийдсэн байна. Заримдаа үүсгэн байгуулагч хүн ерөөсөө бүх зүйлийг сэтгэл хөдлөлөөр хийдэг. Тэр нь зөв болдог, заримдаа алддаг. Тоотоо судалгаа сууж цаг алдаж яхаар хурдан шиг сэтгэл хөдлөлтөөр байгуулад за ерөөд ингээд дүгнэлт төлөвлөгөө гаргаад хийгээ явчихдаг. Энэ цаашааштай хамтран ажиллах хүмүүст нь маш их саад болдог тийм үү. Тэгээ Саулын ихний алдаа бол тийм байсан. Саул өөр дараа бүхэн Саул дахиад боломж өгсөн. Тэн дээр Саул дахиад өөрийнхөө асуудлыг шийдсэн. Саулын амьдралын дүр зургийг бид харах юм бол хэзээ ч асуудлыг өөрөөр миний буруу гэж хөлөөс хүлээж авч чадахгүй байгаа гэсэн байна. Би миний буруу, миний мэдлэг хүрсэнгүй
би алдаатай буруу шийдвэр гаргачлаа гэдэг ойлгож чадахгүй. Дандаа бусдыг алдааг өөр нэгнээс хайж ирсэн байгаа. Тэр үедээ бурхан дахиад нэг Амалекчуудыг хинэгж үлдээхгүйгээр бүгднийг устгаараа гэсэн тэр эзний үгийг хүртэл Саул өөртөө ашигтайгаа шийдсэн байгаа байхгүй. Харахад Израильчууд Амалекчууд бүгдийг устгаад байгаа боловч тэнд үлдсэн өнгөтэй өөттэй мас сураг эд хөрөнгө юу гэдгийг хаан өөрийнхөө ордондоо тийм үү өөрийнхөө хамааралтай бүх тэр зүйл дээр хурааж авч ирсэн тухай гардаг Библиэлд. Тэгээ энэ эзний өмнө эзний зэгүүлслийг хүргэсэн учраас би нэр нь цаашдаа ийм үүсгэн байгуулагч, ийм өдөртөгч хүнтэй цаашаа авч чадахгүй нэ. Би дараагийн хүний хэдийнэ би томилчлаа. Энэ дараагийн бол Давидыг би томилж байна гэж ярьдаг. Тэгээ Саул энэ дөр хүртэл бас яаж юм нэхэр Давид Саулын хооронд маш их тийм зөрчилтэй гардаг тийм үү. Тэгээд тэр өөрийн синдромтой байдлаар хөлөөнжлөж чадахгүй өдөртөгч юм бол заавал тэр зөв түүний хажуудаа байлгах гал зөвлөгөө авах гал ашиглах гэж оролддог. Тэгээд сэтгэлдээр нь хөдлөөл юу ч хийж магадгүй. Жад шидэн нэг өдөр сайхан ажиллаж байгаа нөгөө өдөр нь яаж ажиллаж магадгүй тийм үү? Чи ажилласаа халагдсан гэж дуурч магадгүй шүү дээ. Тэгээ Саулын хувьд маш их докторгүй байсан. Сэтгэл санааны хувьд бол. Тэгээ тийм хүнтэй өдөртөгч хүнтэй цаашаа өдөрлөнд байгаа хүмүүс авч явна гэдэг бол маш хэцүү байсан. Түүний хүү ч гэсэн үнийг ойлгодог байсан байна. Йонатан гэдэг юм. Тэгээ түүний дараагийнх авч явах Израилийн армийг авч явах өдөртөгч гарч ирсэнэд л Саул өөрийнхөө байр суурийг тавьж өгч чадахгүй зуралдаад байсан байна. Тэгээ Саулын дараагийн алдаа бас юу гарсан бэ гэхээр тэр өөртөө байсан тэр цэргүүд бүгдийг тоолж үзэж байгаа л хөөж бүгдийг нь ажлаас нь халаад өөртөө 3,000 цэргийг өөртөө авч үлдээ гэж Библиэр бичсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Нөгөө Амалекчуудаас авч ирсэн юм Багдад байна шүү дээ. Үд тэрнгөө ингээ хуваагаад авсан чинь өөрт нь ашиг Багдад байна. Тэнгүүд бүгдийг нь гэрлээ явуулчаал үнэхээр шилдэг мундаг гэсэн хүний нөөцөө авч үлдээд ашиг орлогоо тэдэртээ өгөөд үлдсэн илүү ашиг нь өөртөө авах гэж шүү дээ. Ийм зүйлээс энэ бас эзний өмнө бас буруутсан байна. Ингээд ер нь энэ эзний өмнө алд буруу байсан учраас Саул Палестинтай байлгахдаа дахиад ялагдсан байна. Ингээд ялагдгийн шалтгааныг Саул хин нэгнээс хайсан тийм үү? Энд юу болоод бид нар ялагдчихва гэсэн чинь хүүгээ буруутгаж үтсэн. Яг бол хүүн маш их зүвт байсан. Хүүн яг бол өөрхөн зарилыг зөрчсөн байгаа хөөхгүй. Та нар дайснаа ял хүртэл хинч аманда зөгийн болч юм уу ямар нэг юм идэж болохгүй гэдэг тушаалтай байсан. Тэр хүн бол шууд цаазаар авна гэж ялтай байсан баг. Цэргүүдээ өөртөө дагалдуулж байгаа хүмүүстэй маш их төлөвлөж байсан баг. Тийм өдөрлөгч байсан байна. Тэгээ үүнийх нь үр дагавар Израилийн ард түмэн ялагдсан, тэр компани дампуурсан. Одоо орчин цагийн үеэр бол тийм үү? Тэр төсөл нь дампуурсан. Тэгээд үүсгэн байгуулагч нь энэ хинээс авлаад ийм болчихваа. Тэгээд ард түмэн шүүж үзээд ерөөдөө эцэс нь явж явдана. Саул Йонатанаа буруутгаж үтсэн. Харин ард түмэн Йонатаны зөв байсан юм а гэдэг. Йонатан талд гараад Саул өөрөө буруутсан гэж тодорхойлж гарч ирж байгаа байхгүй. Тэгээ Саул үнийг өөртөө ойлгохгүйсэн. Тэгээ явандаа сүлд энийг асуудлыг Самуэль өнгөрсөн. Тэгээд цаашаага энэ компанийг би яаж цаашаа авч явах вэ? Бүх юмнаас нэгээд өөртөө хамааралтай байдаг. Тэгээ өсвөн үний ясыг хүртэл өнөлцөөл бидний үнэлж тэгээд бидний эцэг загтаг ярьдаг тийм үү? Энэ юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө нөгөө бас эсрэгээр өгтлүүр харам гээл нэг эсрэгээр нэг дээрээс ээж аав нь ярьдаг тийм үү? Миний хүч ээжтэй бүр юу байхгүй юу гээл. Сахад самбаа нургацсан 40 гарц 50 гарц хүн байхад л тэгэл хамааралтай байх. Өөрөөс нь хамааралтай байх гэдэг. Тэгээ бидийг чөлөөлж явах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Нэгсдээ тийм 40 гарчаад ээжээсээ хамааралтай хүн яаж юм хэр Самуэль өөрөө, Саул өөрөө Самуэль сүнсийн дуудаал тийм үү? Надад зөвлөгөө өгөөч. Одоо би яах вэ гэдэг байгаа чинь. Дараагийн өдөр чинь гарч ирчээд байгааг харах ямар ч ойлголт байхгүй. Өөрөөсөө бүх юм хамааралтай тавьж өгч чадахгүй айцтай. Тэгээ ийм зүйл байгааг Самуэль хараад чи биш ээ. Чи надад ч юм бүр үүсгэн болох чинь хурц синдромтой хүн байна гэж хэлж байгаа байхгүй.
Тэгээ ийм жишээ байна. Тэгээ бид нэр үнэхээр үр дагаварт нь яаж явахаар Саул амнасаа алддаг байгаа. Амнасаа алдах тэгэл энэ дээр сая юу гэж хэлж байна? Израильчуудыг хүртэл филистичүүдийн гарт өгнө гэсэн байгаа. Чи өөрөө дампуур зулна. Чиний байгуулсан компани чинь хүртэл чамтай хамт дампуурна гэсэн хэлж байна. Дэн зүйл хэлсэн байна. Тэгвэл одоо синдромоос бид нар ер нь яаж чөлөөддөг юм бэ? Энэ зүйлийг бид нар яаж ойлгох ёстой юм бэ? Би энэ байдалд орсон юм байна. Эсвэл миний мэддэг тэр нэгэн хүн тийм байдалд орсон юм байдгийг би тэрүнд яаж сайн мэдээ болох вэ? Би нөгөө тэр Анди саммит дээр очиод эхний өдөр би нэг л мессеж өгөхийг хүссэн. Миний капчекинг яг уу бурхан надад 1 мена өгсөн. Тэр менаг би дахин 1 мена болгож үржүүлээд өгнө гэж хэлж чадахгүй. Гэтэ би 0.5 болгоод өгсөн шүү гэж эзний өмнө ирсэн. Миний чадал тэр байсан. Би өнөхөр мэдлэг боловсрал, санхүүгийн болоор ямар нэгэн мэржлийн хүн биш. Тэгээ үүнийг дараа нь манай эхнэр залгуулж авсан гэдэг жоохон бяцхан түүх ярихгүй юу? Тэгээ манай хүн болохоор миний нөгөө 0.5 болгож үржүүлж өгсөн менаг замарчсан. 1-2 дахин мена болгож өсгөж өглөө. Тэнгээс цааш нь бас байдгүй. Бурхан минь одоо яах вэ? Бид хоёрын танаас өгсөн 1 менад хийгээд чардаагаад чадал маань энэ хүртэл байна. Нэг бол бид надад 2 сонголт байна. Нэг бол би үйл ажиллагаагаа төр зогсоож жагаад та нар яг ингэж байж байгаарай. Эхнэр бид хоёр санхүүгийн дээл сургууль сураад бакалаврын боловсрол эзэмшчихэд бизнес хөтөлбөрийн сургууль бас ороод доктор хамгаалчаад, магистр хамгаалчаад тэгээ эргээд ирье. Тэгээд үйл ажиллагаа цааш нь авч явъя. Нэг юм боломж байна. Өсвөл бид хоёр үнэхээр чадварлаг тэр Мосегийн хэлдэг, Ятрагийн хэлдэг эцгийн зөвлөгөөгөр хэлж байгаа шиг чадварлаг аваа явж тэр хүмүүст даатгах хэрэгтэй. Ийм сонголтын өмнө бид нар ичээд байгаамаа гэдэг би тэр үед ирэхэд тийм мессеж өгсөн байхгүй. Тэгэд үнэхээр тэр энэ капчинг гэдэг үйл ажиллагааг аваад явчих тийм хүнийг бид нар одоо хайж байгаамаа гэдэг зүйл эзнээс асуух гэж ирж байна гэдэг. Энд ерөөс мессеж өгсөн. Тэгэд миний хувьд болохоор тэр надаас асуусан асуулт нь ер нь үүсгэн байгуулагчийн тэр зовлон юу гэх юм ямар тэтгүүгийг аягүй сонирхсан л да. Тэр нь миний хамгийн дуртай сэдв биш. Тэр нэг одоо тэрг бол нэг хүн яриад байдаггүй. Тэр үүсгэн байгуулагчийг олон хүмүүс сонирхыг бас мэддэггүй өнгөрдөг байхгүй. Зөвхөн мөсөн уулын оройг сонсдог тийм үү? Хардаг. Энэ үнэхээр амжилттай компани яаж энэ шиг болох вэ? Яаж ингэ танах шиг ингэ би ингэ дахиад шаарчих уу гэж асуудаг байхгүй. Тэгэж яг дахиад шаарддаг борлуулахаас илүү яаж төдийгөөс өрдөөс ингэ босч ингэ унаал байх хүртэл болохгүй л ингэ эхлүүлнэ гэдгийг мэдэх нэг чухал байдаг юм аа гэдэг мессеж өгдөг байхгүй. Тэг хүмүүс тэр нэг сонирхдаггүй. Тэг би сонирхоос их тэр өдөр албаар тэрэн дээрээс хүмүүсийн дунд ингэ энэ санаа бол эзнээс өгцсөн. Тэгээ санааг би үнэхээр тээж яваад бүр нандинг над хүүхчиг тээж өвсөөр хагаад баг эхнээс заримдаа сонсоог түүх байхгүй юу. Тэгээд эхнэрийн карт залуулж өгсөн. Эхнэр энийг өнгөлгөж яваад ингээд хамтаа ингээд цаашаа явсан юм аа. Ийм зүйл болсон. Одоо бид нар энийг итгэмжтэй 5 мена болгоод өгч, 10 мена болгоод өгч тийм итгэмжид нярвыг та бидэнд өгөх үү? Энэ зүйлийг бид нар хайж байна. Тэнийг бид тэр өдөр би бурхан тэгж алдрыг өргөсөн байгаа. Тэгэд олон хүний сэтгэлд бас энэ зүйл үүсэн байгуулагч хүн чинь бид нар капчик нэрийг мэдээд байдаг. Ийм хүн байсан юм уу гэж таньж байгаа байхгүй. Манай Самиа бас тэр явж ирсэн шүү. Үнэхээр 2 өдөр нь бас нэг синдромтой хүмүүсэд энийг нь зогсож байна. Тэгээ тэр хүмүүс дээшээ гараад тэр ярилцъя гэсэн чинь би очсон Самиа бас тэр бүгд дээшээ явж байлаа. Тэг өөрийгөө ойлгоцсон басаад байгаа. Тийм үү. Энэ их чухал юм ярих гээд байна. Тэг бид нар нэг зүйлийг дүгнэлт бод харъя. Синдром үүсэн моцын синдромоос бид нар ойлгоход бол би бол бүх юмний төв байж болохгүй мэн гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. Би бүхнийг хянж барьж авч чадахгүй гэдэг уламжлах хэрэгтэй. Миний мэдлэг бол 38 хайрцаг барин гутал байдаа өмсдөг байлаа гэж бодоход би энэ хөлөндөө заавал тэр миний дараагийн ирэх
мундаг боловсон хүчнүүдийг 45 хүмүүстэй арьсмартай залуучуудыг би заавал 38 арьсмартай би заавал чих гээд яах вэ? Тийм үү? Энэ цаашдаа явхад айгүй хэцүү болно. Өсөлт хөгжилтөнд маш хэцүү болно. Ийм ойлголтод хүрсэн. Тэгээд Библийн дагуу нэг хэлдэг зөө. Та нар тарьсан чинь үнэн. Үйлсэн байгуулсан чинь үнэн. Харин дараагийн хүн ирээд түүнийг услах чинь үнэн гэж хэлдэг байхгүй. Гэхдээ ургуулагч нь хэн байдаг вэ? Бурхан гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд бид нар бол бүх зүйлийг хяналттай байлгаж чадахгүй. Би яг өөрийн цаг үедээ ирээд нэг зүйлийг эхлүүлсэн байж болно. Бид нар хэн ч гэсэн тийм ажил хийж болно. Гэхдээ бид нар энэ дотор зогсох хэрэгтэй байт юм байна. Харин бурхан өөр хүнийг томилж авчираад услуулах, хамгаалах, арчлах, өсгөх хүнийг өөр хүмүүсээр явуулдаг гэж хэлж байгаа. Тийм бүгд бурханы процесс ажлуудыг би хянах гэж оролцсороо өөртөө маш их тийм синдромын хам шимж өмчнийг өөртөө хураадаг байна. Тэгээд бид нар Библиэлд бид хэлж байгаа бурхан хэлж байгаа Есүсийн хэлсэн үгнээ бид хамтдаа Матай номын 6 дахь бүлэг дээр Есүс нэг зүйл хэлдэг тийм үү? Уулан дээр сургаал дээрс. Амь чинь хоолноос илүү үнцэнтэй биш үү? Та нарын бие чинь хувцснаас илүү үнцэнтэй биш үү гэдэг. Тэгээд бид нар бодохдоо бол ажил төрөл үр хөөхд миний хийж байгаа ажлууд маань амь биенээс мэдээ чухал гэж бодоо яваад иддэг. Энэ бол бидний яаж байгаа вэхээр бид синдромтой мэдээгээ харуулж байгаа байхгүй. Гэтэл бурхан харахтаа таны бизнес авч явахаас чинь илүү та ядрах вэ гэдэг дээр анхаарал төвлөрдөг гэсэн үг байна. Бурхан эзэн сэтгэл болоо таны хийж байгаа зүйлдээ чинь харах биш. Таны өөрөө чинь хамгаалах хүсдэг байгаа зүйл юм байна гэж ойлгосон. Энэ бол үнэн. Энэ бол Библи бурхан бол бидэнд минь өгч болно. Ажил үргэд итгэмжтэй гүйцэтгэл гэж өгсөн байж болно. Гэхдээ хамгийн чухал нэгдүгээр бурхан таны биеийг халамжилт хамгаалдаг юм байна шүү. Амен. Бид нар үүнийг мэдэхгүйгээр ажил бол миний биений нэг хэсэг яваад идэх тийм үү? Энэ ажилгүй бол би тийм биений төлөв бүтээгдсэн, биенийг тавьж өгч чадахгүй. Ингээд зурлаад байгаа нь эцэст нь ямар үр дагавар хүрдэг вэ гэхээр цагаасаа өмнө энэ хорвоогоос явчих үедээ гэж эзэн бидний анхааруулдаг байгаа. Тийм ч бас хит их бити шодрог бай. Хит их бити үйлчлэлээр бүү анхаар. Хит их бити тийм үү? Ажил амралтаа бити хольж утга. Амар шиг амар ажлаа бодгоцснаас бод. Бид нар энэ зүйлийг алдагдсанаас болоод бид нар маш их зүйл өөрсдөө бурхны байрсан загварлаас өөр амьдарч яддаг юм байна. Халелуя. Бүгд хамт ямар нэгэн зүйлийг бүгд хамт ойлгосон бол амен гэж бүгд хэлсэн далдрын алга төшлөлтөг өргөё. Тэгээ би залбираад дуусгая. Тэгээд халелуя. Эзэн бурхан минь тандаа баярлалаа. Өнөөдөр бидний сонссон үүсгэн давхлагчийн синдром гэдэг энэ зүйл дотор бид нар үнэхээр мэдхгүй байдал дотроо бидний амьдралд байдаг тэр зүйлийг эзэн та үнэхээр энэ үнцгээр харуулж өгсөн танд эзэн баярлалаа. Таныг бол эзэж хуучирдаггүй. Таныг бол үнэхээр энэ бүх цаг үед хамгийн түрүүнд нь явж байдаг ба бид нар таны үгнээс алдаа зөрчлөлтөйгөө ололт амжилттай бүх хэмжүүрийг таны үгнээс авч байгаа байл эзэн минь ээ. Өдөр бүр таны үг бидний амьдралд цоошин өдөртөмж сануулга анхааруулгад өгөх болтугай. Бид Саул хаан шиг хожимдож алдсан хон биш. Бид нар Мосес шиг аливаа зүйлийг өөрчлөж хараад дуулууртаагаар таны өмнө өөрийгөө алдаа зөрчилтэй олд хараад таны бүтээн болгож энэ ажилд нь бас хамтдаа алхахад та биднийг өдөржих болтугай. Бид нар бурхны хаанчлалд саатэг болдог нэг биш. Харин хамтдаа алхах өөрийгөө үнэхээр тэргүүнд нь биш. Өөрийгөө байх ёстой газараа даруухнаар байлгаад таны хаанчлалын төлөө явдаг нэгэн бай зүрхтэй байлгаж өгөөч. Өөртөө бүтээсэн бүх зүйлийг өөргөө бүтээсэн гэж өөртөө төлрүүлдэг биш. Харин бүх зүйл бурхны ажлын дагуу процессор явж байгаа гэдгийг ойлгоод энэ байдал дотроо даруухнаар танд үйлчлэхэд та биднийг үнэхээр мэрэгүү хаанаар удирдах өгөөч. Бидний хайртай хүмүүстээр бидний албан газар ажил төрөлдөр байгаа алдаа зөрчилтэй байгаа хүмүүсээр дамжуулж та энэ үгээр энэ сайн мэдээ болгож та биднийг боссон байгуулж тэдэнд хүргэж өгөөч. Энэ бүх залбирлыг бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.